та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7-ны наагаас баасан гарагийн 15 цаг 10 минутаас хүргэж байгаа. Хэрэг болон шүү хизээд бэлэн байх туурайтай элдв шипийн нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 13-ны пүрэв гарагийн дугаар шууд төрөхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Анжи Балаами, найруулагчаар Төвшин Баярнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар High Speed айлбарт интернетийн хувьсэл мөн Live T эрүүл залуу амьдрах цаврайтаагаар Live T брендийн Жасмин цай хамтран ажиллаж байна. За өдрийн мэнд хүргье. За өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцах сэдв. За одоо л ярих л та. Пүрэв гараг. Тийм, пүрэв гараг. Пүрэв гарагт хэдүүлээ чинь бол зөвхөн үйлчлэгээ гэдэг сэдвийн дээр ярьдаг байгаа. За тэгэхээр өнөөдөр бол бид нар их чухал сэдвээр ярих гэж би бодож байна. Ягаад гэвэл бид нар чинь сая чинь нэг хит баяруудыг дамжаад идж уухаас өөр юм хийгийг баг хийсэнгүү. Одоо ч дуусаагүй л байна баяр. Тэгээ яг нэг юу лээ нэргсэн хойно хашгирн өнгөрсөн борооны хойноос цув мөв гэдэг аятайгаар гинтэл турыг гэсэн бодол орж ирдэг. Тэгээ турах олон аргууд бий л дээ. Энийн дотроос бид өнөөдөр спиннинг гэж нэг актер чанга юм байдаг гэж дуулдаал байдаг. Дуулдаал байна. Та явж байгаагүй. Яг явж үзээгүй. Зүгээр заал мааланд нь тэр нөхдүүдийн ингээд байж байгаа царай марайг хараад итэр зогсож үзсэн. Өөрөө арайч мордчихоогүй. Өөрөө арай мордчихсан тохиолдол байхгүй. Үгүй зүгээр гэр мөртөө зүгээр ингээд фитнесээр эдгээр нэг хаад нэг тим юм байж байгаа нэг жил тохиолдол байдаг штэ. Тэгж л үзсэн болохоос яг ингээд 1 2 гэд ингэж бол үзээгүй. Тий. Чамд тийм дуршлаг байна уу? Баримн дуршлагтай хүнс. Яаж одоо харгэ? Одоо байж байгаа зэрэг. Шинэ жилийн өмнө ахаа би штэ. За. 12 хил хайсан байхгүй юу? Нэг сарын дотор. Тэгээ 12 гэдэг яваад уу? Гү. Өөр юм аа 12 хил хайчаад шинэ жилээс хойш би гаргууд гайцсан. Тэгээ ингээ хаяад сая нэг 2 3 хоногийн өмнө жингээ үзлээ. Даруй 8 хил нэмсэн байна. Нөгөө 12 одоо бол тэгтээ бол хасах дөрөвтэй л яваа биш тийм үү? Араа нэмэх 9 рүү 13 рүү орчаагүй. Гэтэ тэндээс би 8 хил нэмчиж. Тэгтэл хасах дөрөвтэй. За яг хаа сэтгэлээ гуруулах. Тэгээ гисэн чи яг түрүү жилийн үдийд би спиннигт явсан. За. Би өөрөө явсан. Тэгээ цагаан сарын дараагаар баяруудыг өнгөрөөж байгаа 50 амгалт хүний л бодол штэ. Хавар олж जैन те нэмгэн нойдоо хувцастаа ормоороо найтайхан би хатаа. Би л бодол гэдэг шиг баярын дараагаар бодлоо штэ. Тэгээд нөгөө хүний шунал юм бэлээ те. Хурдан турмаар сагдаад ити. Газ тураал, газ гоё лесмэс болчихно гэдэг ойлголттой. Тэгэл спиннигт явахаар л би ална гэж бодсон үнэхээр өөрийгөө. Гэтэ би алж чадаагүй. Би алуулсан. За яаж алуулдаг юм? За дугуй ундаг бол давуу талтай гэдэгжсэн байхгүй юу? Тэгээ тэр манай гэрээ хажууд спинниг шинээр нээгдээд тэгээ нөгөө багцаараа буюу хоёулаа ирүүл хямдхан нэг тийм хямдрал зарлцсан байсан. За сарынх нь хэд мэд болцсон ч байлаа да. Тэгэхээр дүүтэйгээ чирээд. Дүүгээ чирээд хоёулаа бүртгүүлчихгүй юу? Тэгээ бүртгүүлэл очихдоо би огт үзээгүй учраас өмнө за нэг дугуй ундагтаал төстөөл юм байгаа л гэж бодцсон. Тийм л ойлголттой. Би одоо ч тэгж бодож байгаа. Үгүй шүү хаа шал өөр юм байлээ шүү. Наа бодлоо авч хай. Тэгээ атсан чи мэдээч хэрэг ингээл нэг 10-аад дугуй ингээ байгаа юм л та. Тэр зааландаа нэг өглөөний 6-гийн ангид нь явж исэн учраас юу яажсэн нэг 5-аас 6 хүн л ирдэг. Тэр хавийнхаа манай гэрээ аяа гэсэн үг шүү дээ. Тэгээ дүүтэйг нийлээд ингээ явж байгаа. Тэгээ эхний ингээд дугуй жижиг нөө тасгаж байгаа юм л да. За дугуй жижиг юм шиг жигээд тэгэл нөө аяд хамгийн гоё юм нь аяд тавиад аяныхаа химнэл тааруулаа ингээ бүжиглэнгээ жигээд байгаа. Тэгсэн чи би баруун зүүнний ялхаа болж гэлсэн. Нөгөө тэр аялуугаа гихүү, дугуйгаа жийхүү, гараа тавих уу, учраа олдгүй юм байлээ. Эхлээд нь бол. За яг уу. За тэгээд за жигээд ингээд ихсэн чи эхний өдөр ингээд миний бүксэн бэт иржигдээ баг мэдээгүй шахуулаад тийм хөдөлгөөний дутагдaltaй байгаа байхгүй юу? Дугуйлж ийлж байгаа штэ. Морон бол 2 цаг дахиад буугад нэг алцгар дээр тавьдаг штэ. Тэндээс спиннигээс гарахтаа ингээд миний хөл би ингээд шат гарахаар уйлмаар санагдал 1 2-ын шат доошо буухад уйлмөс бараг юм бүнд. Тэгээд булчин зангираад тэгээд тэр чинь бас буруу жилд мэлдээсээ болдгийм байж та хамаг хүчээрээ авиж жигээд байсан. Тэгээ ер нь яг хуу эхний удаад нь ингээд нэг зөөлөн мөөлөн дээр нь тавиад ингээд дасган масган гэсэн юм байна үсттэй. Байна, дасган. Би аваачаад нөгөө чи бол нөгөө нэг хүн дараан дээрээ хийчихгүй юу? Шунланда тийм. Газ торч. Өнөөдөр л турчих гэсэн. Өнөөдөр нэг жигээл би 10 хил хаяна гэж бодохгүй юу та. Мөө өөхний талын аваа ичих гэсэн тэр бадрангуу бодолтой. За. Нэг гоё юм нь юу байсан ингэж гисэн чи юу юм бэ лах. Би нэг тийм актер хүлрөөд идэг төрлийн юм биш. Надаас хүлс аягүй зовж гардаг. Харин тий. Би бол баг худалчнаар гутлаа өдөөд босгод л хөлдөрж идэг хүн. Тийм үү. Би бол сул хөлстэй. Энэ яг нөгөө нэг
маш их бэлтгэл хийдэг байсан. Би ч нөгөө бүжигт байхад ч өдрийн 10 цаг магийн бэлтгэл хийж солиордог байсан хүн чинь. Тэгээд хөлс ингээд сул болчтой байл л. Би зүгээр ингээд заалт ороод 3 хүүхдэл ерөнхийдөө бол наадамд хөлс авч байгаа мөр шиг болно шүү дээ. Надаас гардаггүй байхгүй юу? Ер нь хөлс их баг гардаг гэх юм уу. Тэгээд би спиннигт ингээд дугуйж хийж байхдаа хөөх надаас ийм их хөлс гардгийн байна гэдгийг байнхудаа мэдэрсэн. Хоо зүр нэг нь урамтай. Урамтай. Сайхан. Урамтай. Шантрахгүй л хэрэгтэй юм байлаа гол нь. Тий. Готлон дотор шал гээл. Тий. Гүүж дотор гүл алтраад байгаа юм чи бүр. Тэг. Тэр зориултын юм өмсөв. Тэ нэг тэр дөрөөнд нь миний хамгийн том сул тал юу гэсэн жахаа би жижиггүй л тийм блэ. За. Тэг ингээд пүүз жижигдээд дөрөөнөөс нь миний хүл ингээд мултарч унаад байсан. За тэр яг хаа талбай томтой. Тэнгүүл нөгөө тэрийг гисгэж болж байгаа юм шиг. Тааруулж ингэж ер нь бол гисгэлтэй тааруулахгүй байгаа. Яг өнө мулт гисгэж хамаг юм мултлангаа алдаад юу вэ? Тэр хүний иш хунлаа гэж. За одоо тэгэхээр манайхан маш сайхан баримжаатай болсон баг. Өнөөдөр бид нар зөвхөн спиннинг шүү. Бусд нь хамаагүй. Би бол янз янзын юмд явж үзсэн хүн шүү бас. Тэгээ бусд нь хамаагүйгээр зөвхөн спиннинг буюу тэр дугуйж игээд хөгжмөнд ингээд гимнастик хийгэнэ дугуйж идэг энэ спортын талаар айл урагшаа хашаалал энэ турах үйл явцын талаар ярих гэж байна. Спиннинг хийгээд спиннингээс гадна маргааш одоо өөр юу байдгийг те ингээд гой дараагийн 7 хоногт хэдүүлээ энэ гой өөр үйлчлэгнүүдийн талаар энэ йог мог өөр юу байна те жимд явах маах тухай те жимд яваад зөвхөн нүд хийсэн тухайгаа ч бас дараа нь ярьж болно шүү дээ. Спиннингд бас хүмүүс нүд хийдэг гэдэг. Тэр нүд хийхээ эцсгүүл юм байна. Ямар нүд хийх? Юу гэсэн 2 дугаар игнэнд суучдаг гэсэн шүү дээ. Гүү штэ ахаа. Юу тэр нүдтэй мантайгаа яаж энэ дээрээсээ нисээд өгчихгүй байх вэ? Тэгээд тэр чинь нөгөө нэг хөгжим явж байгаа штэ. Маш хүчтэй юм диско явж байгаа байхгүй. Тэр чинь нөгөө таригт толгой гар хөл бүх юмаа хөлөж жагаад бүгд хоорондоо зөрлөлдөө яаж энэ тэн дээрээс нисэж унж өгчихгүй байх вэ гэж бодно гэхээс тэр хүн амьтан руу харах марах гой сайхан харагдах тийм байх олчт юм лээ шүү дээ. Тун удахгүй бид нар юу яана? Нэг хамтран ажиллагчаа танилцуулсны дараагаар 77 37 38 83 77 77 88 30 утаснуудыг нээн. Тэгэнгүүт та бүхэн орж ирээд спиннингээр хичээллэж байгаа тухайгаа за мөн хичээлэлсэн тухайгаа над чиг ярих гэдэг. Та турах гэж хичээлсэн үү эсвэл зүгээр л эрүүл мэндэд анхаарат ингээд өдөр тутмын хөдөлгөөний дутагдлаа ажиллах гэж хичээлсэн юм уу? Тэрийгээ ярих нь байна. Мөн ер нь спиннингд явхаар бид ямар өөрчлөлт гараад идэх. Одоо жишээлбэл энэ хүн бол шат харахаар дургуун хөдөлдөг болтлоо өөрчлөгдсөн байх жишээтэй. Гэх мэт ийм өөрчлөлтүүдтэй. Мэдээж эн чинь дандаа ийм муудлын юм гэж юу аах вэ? Сайн сайхан болсон хүмүүс зөндөөл байгаа шүү дээ юм өстэй. Тураад одоо нийс болоод тэгээд нөхөрт гарсан марсан гэдэг ба тий бас ярьж болж байна. Надаас бол хол юм байлаа. За. Үдсээ. За Андраш шийдээ. Тэр мөн хизээ хичээлдүүл зүйтэй. Тийм өдөр орой юм уу? Хавар намар өвөл юм уу те? Энэ тухайга за үнэн нь ямар хуу байна? Аль спиннинг ямар үнэтэй байсан? Чиний явж исэн ямар үнэтэй байсан? Харин тэр чинь нэг багцаараа хаа нэг хямдраад 7 хоногийн тэр чинь 3 өдөр л байсан баха. Хосороо нэг 600 мянган зүйл болчихсон баха. За. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг спиннинг дуусчаад араас нөгөө сунгалтын дасгал юу гэдэг нь олон юмтай хавсарсан байсан учраас шүршүрд очоо гарна тийм. За тэгээд энэ тухайгаа ярих нь байна шүү. Илүү үр дүнг яаж гаргаж болох вэ? Тэ спиннингээс яавал шантрахгүй байх уу? Тэр тухай ийм шипигэл бие биендээ. Ер нь хүн бусдад айл болох мотивац өгөхийг бодно. Түүнээс хин амин бит хоёр шиг ингээд нөө бүтлгүүцсэн юм яриад шантрахын талаар айл болох ярихгүй байхыг хичээж. Би шантраагүй штэ хаа. Тэгээ би явсан штэ. Тийм ээ би харж байгаа. Хасах дөрөвтэй би суучлаа гэсэн. 12-оос 12-ыг хасаад би 8-ыг нэмэл хасах дөрөв болж штэ хаа. Тийм ээ. Тийм биз дээ. Цагаат бол хин би бас жин. Би жин. Яг яс юм дээр би жин нэрээ. За жин. За Андрашчаа танилцуулаад уцаа нэ. За high speed айлбарт интернетийн хувьслуураатайгаар зурагтнаасаа салахгүй 100 хоног урамшуулаад зарлцсан байгаа юм байна. Тэгэхээр та 50% хөнгөлөлтөө үн буюу 20 мянган төгрөгөөр өндөр хурдны 100 мегабайт хурдтай high bundle үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод 3 сарын турш Холливуудын бүх шинэ киног 100% үн төлбөрөөр хязгааргүй үзэх боломжтой болсон. За таныг 100 хоног зурагтнаасаа салахгүй суусны чинь төлөө бас шагнахад бэлэн байгаа. Ямар юм гэхээр энэ high speed болон high bundle үйлчилгээний хэрэглэгчдэд дотроос шинэ хэрэглэгчд дотроос яг үнэ
Dyson брэнд 3 айлыг гэж байгаа шүү. 3 айлыг бодвол Dyson брэндийн шал цэвэрлэгчтэй тоос соргоч. Мөн дээр нь агаар цэвэршүүлэгч гэсэн хос бэлгээр шагнах гэж байна. Яг үнэ. Та тэгэхээр 20,000 төгрөгийн багц аваад кино үзчихэж байгаа нь те 3 сарын турш одоо 100 хоног кино үзчихэж байгаа юм. Тэгсэн ирнэ дахиад бэлгийтэй байх нь штэ. За тийм. За ер нь бол тэ энэ 130 гаруй сувгтай 100 мегабайт өндөр хурдны интернеттэй энэ хай бандл үйлчилгээний шинэ хэрэглэгч болохыг та бүхнээс уриалж байгаа. Та гинт л одоо тэ нэрээ хурдны интернеттэй ийм хямдхан байгаа юм бол солиулаад одоо үйлчлэгээ солиулъя ч гэдэг юм уу шинээр ийм хэрэглэгч болъё гэж бодож байгаа бол дэлгэрэнгүй мэдээллийг нь 76 9,000 гэдэг дугаараас аваарай. 76 9,000. Тийм давуу тал нь хаа зурагтаа 96 цаг ухрааж үзэн. Дээрээс нь movie box ч ухрах шүү. За тэгээд movie box ч нь бол минийхтэр бол ямар ч байсан ухардаггүй. Ер нь л ухардаггүй дээ. За тэгээд social хаяг нь болохоор Sky Media цэг email гэдэг хайхаар гараад ирэн дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Баярлалаа хамтран ажилласан high speed айлбарт интернетийн хувьсэл. За хамтаа сонсогчдоо баярлалаа. Эфирийнхээ шууд утсыг нэ 77 38 83 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй байна. Тэгэхээр өнөөдөр спиннигийн одоо тийм ээ шипиг авалцсан. Зөвхөн спиннинг шүү. Зөвхөн спиннинг. За гэртээ гүйсэн мөснийг бол тооцохгүй шүү. Тооцохгүй. Яг очиж тэр ая маятай ингээ бөөндөө хийснэ л ярих юм шүү. За ихний сонсогч авъя. Байна уу? Байна. За сайн байна уу? За сайн байна. Өдрийн мэнд. За спиннингд яваад хэдэн килограмм хассан бэ? Хасаагүй. Юу гэсэн бэ? Юу яриад байгаа бэ? За нөгөө 14 хоногийн эрчимжүүлсэн сургалт гэдэг нэг тим юмд явж ирсэн. За. Тэгээд спиннинг гэж аймаа гайгүй гэж одоо явсан чи эхний өдөр нь яваад тэгээд бүр нөгөө спиннингнээсээ ингээд нэг 40 минут орчим хийгээд тэгээд спиннингнээсээ буусан ч юм ингээ хөл дээрээ зогсож чадахгүй. Үнэхээр тийм байлээ. Бүр тэгээд газар нэг хэсэг сууж аваад босчихсон. Тэгээд нөгөө айгу хэцүү юм байлээ. Тэгээд нэг 14 хоног яваал тэгээд шантарсан юм аа гэдэг. Шантарсан хог нь ярьж болохгүй гэдэг. Яг л 14 хоног л явсан юм уу? Нөгөө эрчимжүүлсэн анги болохоор эрчимжүүлсэн анги гэдэг яг 14 хоног явсан байхгүй юу? Тэгээд үргэлжлүүлээгүй байна те. Тий үргэлжлүүлээгүй. Гэхдээ хүмүүс бол яг тэрэнд яваад бүр 10 илмэл тураадсан шүү дээ. Яг 14 хоногийн дотор. Төлсөн 14 хоногоо бол дуусгасан юм байна. Тэгсэн байна. Тий. Тэгсэн чинь би болохоор 800 г л хассан гэнэ. 800 г гэнэ. 14 хоногт 800 г хасна гэдэг чинь бол айгүй том амжилт шүү дээ. Тий хассан байна. Тэгээд гол нь нөгөө нэг айгүй их бөөр өвддөм байлээ. Би тэгээ бөөр өвдөө тэгээд шантраад болцсон юм аа. Нөгөө бороо жилтээс болоод шүү. Харин магадгүй тэгээд нөгөө би бодсон нөгөө нэгдүгээрт айгүй хатуултаа гуталтай ах хэрэгтэй юм байлээ. Яг үнэ. Тийм тэгэхгүй бол тэр дөрөв нь бол айгүй их хөл өвдөлт юм байлаа. Би эхний удаад мэдгүй зөөлөн ултай пүүз өмсөө очсон чинь хөл өвдөө тэгээд дараагийнхаас нь бүр амар хатуу ултай пүүз өмсөө тэгээд гайг болсон. Тэгээ хоёрдугаарт бүс зүмэр юм байлээ. Начиг бөөр өвддөг хүн бол бөөрний бүс гэдэг бөөрний бүс гэдэг тэгэхгүй бол бөөр өвдөө тэгээд гэхдээ яг бөөрний авсан мөнгөнийхээ баримтаар баримтаас 60,000 төгрөг авчихсан шүү гэдэг. Йоо. За. Хажуу мөнгө авчихсан. Садиарч ирсэн. Спиннингээс ихлээл ингээл үдээ ажиг шүү юм бодлоо. За. Спиннинг аль талаар явсан ашигтай байлаа гэж байна. Яаж исэн жоох юм бэ те? Надад асуулт байна. За, хизээ явсан? Хавар явсан юм уу, үл явсан юм уу, намар явсан юм уу? Хавар явсан. Короногийн дөнгөж дараахан юм аа. За, хавар явсан юм байна. Би ойлгосон. Багш чинь дасгалжуулагч чинь байна шүү дээ. Эхний өдөр тэдэн минутаас илүү битгий жигээрэй гэж хэлсэн үү? Үгүй хэлээгүй. Нөгөө эрчимжүүлсэн анги явж байгаа. Эрчимжүүлсэн анги ингээд ороогүй байна. Тэгээд шууд нэг цаг. Гэхдээ яг эхний өдөр бол нэг 40 минут орчим л яасан л та. Тэгээд тэгтэл бүр амар хэцүү. Гэхдээ 3 яваал тэгээд тэрнээс цаашаа бол бүр айгу эрттэй гоё жийдэг юм байлээ. Тийм. Уг нь бол тэрэнд бол нэг шантраад байх юм байхгүй мөлий. Эхний нэг 2 3 хоног л амар. Тэгээд дараагийнхаас нь бол тэгээд баг
сэргээд байгаа юм биш үү? За цаашаа шантрах гэж байгаа хүмүүст сэтгэлийн тэнхөө өгөөч. Ингэж явбал ингээд зүгээр юм байлаа. За түрүүний нөө хатуу уртаа гутлыг ойлгосон. Бүсийг ойлгосон. Тийм бүстэй. Тэгээд эхний хоёр дээр нь төвчээрэл гэж хэлмээр байлаа. Тэгхийн бол 3-аас нь бол тэгээд жихэд бол ямар ч асуудалгүй болчтой юм байлээ. За амжилт. За өдрийг сайхан өнгөрүүлээрэ баярлалаа. Хоёулаа ингэж явахгүй бол энэ нөө нэг спиннингчтэй бизнесийг хаах гэж хийсэн нэвтрүүлэг шиг болох гэдэг шүү дээ. Шантрахгүй шүү манайхаа. Би болоос дуусгасан шүү дээ хаа. Гэтэ яг эхний хоёроо давчвал цаашаа зүгээр ахгүй юу? Тэгээ дээрээс нь саний сонсогч хэлдэг зөв шүү дээ хаа. Ангиа зөв сонгоод орчих хэрэгтэй юм бэл эхлээс нь. Тийм байна. Шууд ирчимжүүлсэн явуулж гарч нөгөө нэг тамирчин ч юм уу дасгал хийдэг хүмүүс орох хэрэгтэй юм шиг байна. Би бас яг жимд явхад бол би яг шантрах гэдсэн байхгүй. Надад ийм дасгалжуулагч нар айгүй дэм болсон. Үгүй та битгий ингээ та бол одоо тийм насны хүн байж одоо болоо та эхний удаад бол та тэр гүлтийн зам дээр гүйцсэн. За танд дур сонирхол байвал гидснээ дасгал хийчихэд хайр гээд. Тэгээд ингээд намайг ингээд шантраагаагүй байхгүй. Тэгэхгүй би ингээд нөгөө нэг шундын тулан болоод өдөрт 10 кг хасах гэсэн бол би тэгээд 3 дахь өдрөөс нь явахгүй байхаас шантарч 3 сар явсан хүн шүү. Бас болж байна харагч байна. 3 сар явсан би 10 хил хайсан хүн шүү. 10 хил хайсан хүн шүү тий. Чи одоо яасан юм орцсон уу? Тусламжууд одоо яасан нэмцэн. Одоо өөр спортоор хичээлж байгаа. Тий. За ингэнэ энэ цэгийн юу айгуу гоё. Комент. Манай 60 гарсан ээж 2 сар явсан. За. Үе мөч өвдөх нь багасаад галбирчаад гоё болдог юм билээ штэ гэж. Тэр үнэ. Тэр ингээд нөгөө хүлээж идэх байхгүй бүжиглээ. 60 гарсан хүн яваад болж байхад одоо тэг ингээд шантрах нөхдүүд бол уучлаарай та бол зүгээр өөрийгөө л алж байгаа болохоос тэр спиннинг чинь 60-та хүнд ч таарж байна. Тий. Зүгээр ангиа сонгоод хөнгөнөөр хийхлээд хийж зүгээр юм байна. Тэгээ дээрэс нь энэ спиннинг чинь давуу тал юм хэр бүх булчин л ордог. Хөвл, гар, өгзөг те гидис хөвлий тэгээд гар юу бүгд нь л орд юм блэ. Тэгээ дээрэс нь хөгжим сонсоод бүжгэл ингээл хийчих юм да. За дараагийн сонсогч гавь. Бано. Өдрийн мэнд. Сайн уу өдрийн мэнд. За спиннингээр хэдэн сар хичээлж байна? Сураа нөө бид сураа. Нэг удаа хичээлж үзсэн. За. Тэгээ тэр нь нэлээ олон жилийн өмнө 5 жилийн өмнө нөө. Тэгээд юу юм бэ лээ? Амар их эрт хүч шаарддаг юм байлээ. За. Ингээл нөгөө нэг юм амар ингээд эрт хүчтэй байх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд надад бол тийм амар төвтэй туршлага байхгүй. Зүгээр ингээд яг амжгаа ах шиг ингээ айгүй олон төрлийн юмд ингээд явж үздэг хүн байхгүй юу. Тэгээд тэрэн дээр нэг удаа нэг багш надад тэгж хэлжээсэ. Би ингээд тим юмд яваад тураагүй, юм яваад тураагүй гэсэн. За нэгдүгээр болохоор ингээд чи ингээд яг өөртөө юу тохирж байгааг мэдхийн тулд одоо нөгөө хувь хүний хөгжил гэж ярьдээ тий. Тэрэн дээр бол хүн яг нөгөө өөртөө тохирох юм олохын тулд ингээд одоо ингээд лаборатори шиг байх ёстой гинэ. Тийм бүгдийг нь оролдох. Тэгээд тохирох юм олох. Тэр ингээд чи турмаар байгаа бол яг л чи ингээд бүх юмд явж үзэх хэрэгтэй гэдэг сахгүй. Тэгээ би спиннингээр 2 удаа яваа за энэ яг надад бол тохирохгүй юм байна гэж бодсон. Гэвч чиг манай найз өнгөрсөн жил 9 сард Монгол яваад сая үйл ирсэн ахгүй юу. Тэгээ үйл ирэхдээ 12 хил хассан. Спиннингд л яваа. 2 сарын дотор. Тэгээ тэр нь болохоор спиннингд явсан байсан. Гэтэ яг өөрөө тэгжлээсэн л та би амар хатуу хоолны дэглэмтэй 2 сар спиннингд бүр яг яс явсан. Тэгээ эмэгтэйчүүдтэй цуг бооцоотой ингээд явчихаар хүн ингээд бас шалтаа идэм байх гэсэн. Нөгөө яг ангийнхантайгаа ингээд бооцоо тавиад ингээд хамгийн урам аваа. Тийм бид нар аргаад олох хэрэгтэй. Яг нөгөө тэр яг миний хэлэх гээд байгаа санаа энэ аахгүй яг аргаал олох хэрэгтэй юм байна. Тэгээд зүгээр ямар ч гэсэн зүгээр яг манай найзын юм бол спиннингийн ийм дуршлаг байна. Надад бол юм фейлсэн дуршлаг. Надад бас тэр л байна. Үргэлжлүүлж амжилттай хичээлэх үү гэдэг аргаа олох хэрэгтэй. Түүнээс шүү дээ бид нар нөгөө нэг яаж болох уу гэдэг шалтгаан олох гэдэг байхгүй. Надад нэг шалтгаан хэрэгтэй болох. Үй бөөр өвдөж за болъё. Болоход бол шалтгаан олдсон шүү дээ. Хаа зөндөөс олдсон шүү дээ. За баярлалаа. Хөөрхөн. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Тэр чинь амар их урам өгд юм байл хаа бооцоо тавьчихаар. Тэ? Тэгээд нэг нэгэндээ урам өгөөд за хэдэн сарын дотор хэдэл хамгийн их чин хайсан одоо яа хэдэн төгрөг гэдэг ч юм уу. Ингээ бооцоо тавих чинь бас хүний хөс хөдлөгдөг юм билээ шүү. Электрон чомбл колия.
Ер нь хүн спиннинг ч байна уу, фитнест байна уу хамаагүй явхаар болвол багштай өөрийн эрүүл мэндийн асуудлаа маш сайн хэлж ярьж байж зөв тохирсон дасгалаа хийх ёстой штэ гэж. Тэгэх ёстой. Тэгэхгүй манайхан яг ингээд нөгөө нэг тэр ингээд нэг яг хувийн дасгалжуулагч мөнгө төлж аваагүй бол нийтэд байгаа заалны дасгалжуулагч хүн болгонтой харьцаад байхыг хүсдэггүй байх л та. Хэрв та очоод би ингээд одоо өнөөдөр тэгэх гэж байна. Миний тэтгэх өдөр юм байгаа наа. Би одоо ингээд зүрх судасны өвчтөй ч гэдэг юм уу. Нэг бол өмнө 3 жилийн өмнө хөлөө гимтэж ирсэн юм а ч гэдэг юм уу. Нэг бол ерөнхийдөө өвлийн цагаар бөөр өвддөг юм а эднэр гэд хилээд ингээд тэр дасгалжуулагч танд тэртээ түргүү хэлэх үүрэгтэй учраас хилээл өгнө. Яг үнэ. Та очихгүй бол нэг актер хурж ирээд тэгэх нь бас нэг илбэг биш юм шиг байгаа. Энэ гадаа сараа мэдхгүй л дээ тий. Би тийж харсан. Тэг ба. Яг ингээ очиод те. За ах нь тийм дасгалын ээжлээ одоо юу их хүн. Та ч хэд өдрөө явж байгаа вэ? Тэд өдөр. Одоо тэгвэл тэрийг хийж чад яваараа гээл. Шууд хэлж өгдөг юм байлээ шүү бас. Гоё ирч хүчтэй ялтчихв. За дараагийн сонсогч байна уу? Ано. Өдрийн мэндэ. За спиннинг Ахтаа бүгдлөө. Болоо. За, спиннингд явж юу? Гүй явж байгаагүй. Одоо явж байгаа юм уу? Гүй явж байгаа хүмүүсийн сонслоо. Спиннингд явж байгаа юм шиг ажилтаа үнэтэй. За. Явж байгаа юм шиг ажилтаа? Тий. Дугуугаар хөргөлт хийдэг юм уу? Тийм юм уу? Яа, төмөр зам. Төмөр зам тэгээ яадгийг? Төмөр зам чинь зоны цагт чинь хүний жиглэн өслөө штэ. За ойлголоо. Холбогдсон жишээ нь баяр хүргэе. Баярлаа. Дараа яг ингээд сэдвийнхаа хүрээнд орж ирж яриарэ. Яг үнэн. Сэдвээс хазаахгүй шүү манайхаа. Яг спиннинг гээл. Холбогдсон чинь тэ ингээд нэг бөөсний онгош голох гэдэг шүү дээ. Бөөс гэдэг шиг. За эфирийн шоудаас 77 38 83 77 77 88. Устдаа шипи өгөхөөс тийм одоо туршлагатай зоригтой орж ирмээр байна манайх. Бүр яг гоо спиннинг яваад үр дүнгийн үздсэн. Энийгээ давцсан хүмүүс байл биднээс урам авмаар байгаа байхгүй. Тийм. Мэдээж эн чинь ямар ч спорт заавал биеинд илүү их ачаалал өгнө. Тэгээд эн чинь бид нар калори алдчихдаг. Тийм учраас нэмэлт хоол, хүнс, за тэгэл одоо юу гэдгийг эрдэсчүүлсэн ус уухаас эхлээл заавал илүү юм шаардж эхлэн шүү. Тийм шүү дээ. Усаа зүү уухаас хаваад эхэлдэг. Тийм шүү дээ. За дараагийн сонсогч байна уу? Байна. Байна. За өдрийн мэндэ хоёроо. Өдрийн мэндэ. За нэг гэрлэгээтэй юм хэлээрэ. Маш сайн хэлсэн байна. Ямар гоё. Саси. За. 20 дэл хайсан. Тэгээд эхний ээлжинд ядарн булраагаа арилгахчвал тэгээд ер нь бол гайгүй. Тэгээд гол нь яг нөгөө нэг төрөөний хүмүүс бол ихэнх нь ярьчлаа л да. Багшаа зөв сонгох. Ангиа зөв сонгох. Эрчээ нөхөх. Их нөгөө хөс гараад хахаар бас амар үс сугардаг хүмүүс мэдхгүй тэгээ яваад идэм билээ. Хөсөөр нөгөө эрдсэн хүмүүс амар алддаг штэ. Тийм тэгэхээр яг нөгөө эрдэстэй ус уух нөгөө мультивитаминууд байдаг штэ. Яг зориулт. Яг бүр удаан хичээлээд ирэх юм бол яг тэрийг бол заашгүй хэрэглэх хэрэгтэй юм билээ штэ. Тэгвэл нөгөө үс амар хугардаг юм. За жишээлбэл ингээ ямар эрдэстэй усыг уудаг байсан, ямар мультивитамин нэмэлтээр хэрэглэж, ямар одоо тунтаагаар хэрэглэж ирсэн бай. Тэр хамаагүй рекламдах. Манай Элдэм шипээр ганц нэг нэр дурдаад рекламдахыг зөвшөөрдөг. Тий. Шипил авах гэдэг. Фитнес дээр зардаг эрдэс витамин, мультивитаминууд тэдний юмнуудыг аяг хэрэглэдэг. Юугаар зардаг? Champ Fitness клуб байдаг шүү дээ. За тийм. Тэднийх дээр зарагддаг тэр юмнуудыг аягүй сайн хэрэглэдэг. Тийм шүү дээ. Бид нар чинь нэг юм жижигээр савлаа зарчдаг шүү дээ. Тийм нөгөө уулз гэдэг лөө. Тийм. Тэдний юмнууд их таалагдсан. Бас нэг зарим нэг өөрөд байдаг юм лээ. Гэхдээ яг нөгөө бидээ таарсны үед бол тэднийх л надад аягүй сайн таарсан. Нөгөө мэдхгүй амар өсмөс суураад арь сунжаад байсан чинь яг хэрэгтэй юм заавал хэрэглэсэн алдарсан байна шүү дээ. Та хэдэн сард эхэлж хичээлсэн? Би 8 сар 9 амар тийм. Би харин энэ хавар ингэж огцом орохыг би бол эсэргүүцдэг байхгүй юу? Хавар уу? Яагаад гэвэл хүн яг ингэ ядарч идэг үе байхгүй юу? Ер нь хүн амтан аль алингүй ядарч идэг үед хит их ачаал авах тийм ээ. Ер нь намар ихлэх хамгийн зөв байж магадгүй гэж бодоод байгаа юм. Тий. Одоо чи яг нөгөө манайхан чинь баяр наадам дууслаа. Одоо жинхэнэ дуулаарлаа гэдэг л үе болохоор нөгөө хүмүүсүүд синдром юм уу дөө. Яг 4-5 сард баяр байхгүй болохоор эдийн засгийн хувьд ч гайгүй байдаг юм шиг байгаа юм л да.
Тэгээ ер нь нэг эмэгтэйчүүд нь дулаараад ирэх гэхээр нэг нэмгэн найз товцоо өмсгөлдөг таргалцсан байдаг тэрнээсээ. Таны та бол 24 хил хайсан гэж шүү дээ тийм үү? Тий. Хэдэн сар явсан? Нэг жил бараг явсан байна. Энэ жил 12 сар тий? Жил яваад 20 дийл. Сард 2 хил. Тэнгүүдээ үгүй тэр чинь янз бүр. Одоо бол сүүлийн хэдэн сард бол хаяхаа байж байгаа байхгүй яг нэг үнсэн жилдээ зогсож байгаа тийм зогсож. Тэ дээрээс нь бас хоолоо маш сайн бэрдэг. Ааха. Нууц шал үнэн. Ямар үнэтэй? Сарын эдэн төгрөг. Сарын 300 мянга. Сарын 300 мянга. Тэгээд 7 хоног хэдэн удаа очих вэ? Бол яг ингээл 7 хоногийн 3 өдөр байдیں۔ Заримдаа 5 өдөр явж бол би бол 3 өдөр л явдаг. Эхэндээ бол 5 өдөр мөдөр ингээл ном махлал өөрийг нь болруулаад цуцаагаад тэмцээл. Тэгээд одоо бол тэгээ нөгөө нэг яг нөгөө үндсэн жиндээ очичоор хүн чинь хандтай байлээ шүү дээ. За одоо болсон байна. Хидх яагаад явах уу гэд. Тий одоо үндсэн жиндээ очичлаар булчингийн мас нэвнэ гэж нэг гоё юм биш үү? Булчингийн мас нэвхэд чи харин л тэр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх хэрэгтэй юм. Яг гоё ингэ галбирчаад тэнгууд ингэ гоё би хатуу болдог тий. Чангарч эхэлдэг. Сүүлдээ нөгөө нэг юм яг хэрэггүй хэсэг юм булчингаа яаж хөгжүүлэх вэ? Аль хөл нь сайн жижиг, аль хөл нь муу жижиг ингэ бүгдийг сайн зааж өгдөг шийдэлтэй. Тулж нөгөө тий хүний нөгөө хөлжин хоёроор яд юм лээ, жид юм лээ. Тэгээ нөгөө хүчтэй тал нь илүү хөгжөөд нэгтлэн жоохон хаягдах гад маягдах гэдэг. Тэгэхээр багшаал зөв сонгох хэрэгтэй. Яг тэгдэг гэсэн. Одоо жишээл би бол баруун хөлний жилд хамаагүй л байхгүй юу? Тий. Ангийнхан тий. Ер нь баруун хөлний жилдийн хүчин зүүн хөл ингээд худлаа сул яваад идэг тий. Тэр нь анзаардаг юм байна. Тийм ээ. Тэгвэл их тул сайхан харьцах нь тий. Багшаас зөв сонгох нь зөв юм байна. Багшаас зөв сонгох юм байна. За. Ирсэн нөхөх тэгэл хоолоо гоё барайл тэгэл ер нь бол дасгал хөдөлгөөн 20% хоол 80% гэж явдаг тий. Сүүлчийн асуулт. Хоолоо гоё барина гэдэг өөрийнхөө жорыг л зөвхөн өөрийнхөө жорыг л хилдэг гэж байна. Бусд хүмүүс өдрийн 5 хоолдог. Өдрийн 5 хоол. Өглөө өлн дээр авьяас идэнэ. За. Тэгээд бэлтгэлдээ орж байгаа ажилтай хоорондоо нэг хөнгөн хоол идэнэ. За. Тэр нь 11 цаг гэсэн үг үү? Тий. Тэгээ өдрийн 1-ээс 2-ын хооронд нэг хоол идээд. Цааны цагаараа 4-өөс 5 хооронд нэг хоол идэл. 5 цагийн хоол ивэл 4-өөс 5-ын хооронд нэг идэнэ. Тэр хоолоо яана гинэ? 4-өөс 5-ын хооронд нэг хоол идэнэ. Тэр бол хөнгөн хоол идэх хэрэгтэй. За. Өдрийн хоолндоо яг нэг юм авах хэрэгтэй гоё амттай чанартай хоолоо. Ер нь тэгээд гаднаас биш өөрөө хийж идвэл илүү үр дүнтэй байдаг. Ногоо голдог. Гадны нөө фитнес хоолнууд байдаг штэ. Одоо клуб мөлөөр зарагдчихэдэг. Тэр бол өртөө өндөртэй. Ер нь удаа яваад ирэхээр яаж хэмнэх вэ гэдэг л ихэндээ бол зүгээр ингээл бараа салгаагүй л хэрэглээ. Эсвэл яаж хэмнэх вэ яах вэ гэх юм уучраалттай юм. Тэгээ хамгийн сүүлийн хоол нь 5 цагт юм уу? Тэрнээс хойш 5 цагт. Орой 5 цагт. Тийм үү? Өглөө нэг юу идсэн штэ нөө. Авьяас идсэн штэ. Тэгээд өглөө авьяас идсэн. 11 цагт нэг хөнгөн хоол идсэн. За тий. Тий. 1-ээс 2 цагийн хооронд нэг. Тэгээд 4-өөс 5-ын хооронд нэг. 4-өөс 5-ын хооронд нэг. 4 хоол болчиход шүү дээ. Тэгээ орой хоол чинь хөнгөн олохгүй жимс ч юм уу юу ч юм. Орой унтахын өмнө нэг тийм жимс тараг маргахнаар аргалчих гэсэн үг үү? Тэгээ 8 цагаас уусрал усаа ачдаг. За. Тэгээд юу хөө? Та бол айгүй надад ингэ дасгалжуулах шиг санагдаад байгаа байхгүй юу? Шуналтаал асуугаад. Одоо хүнд ингээд гоё урам өгж байгаа одоо гэж бодож байна. Манай одоо энэ сэтгэлдлүүдээр ихний хүмүүс би ер нь турхаа шийдлээ мэдлээ гэж бичсэн байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ хоолнууд чинь бол зүгээр л идгээл идээд яваад байгаа юм уу? Альсвал ногоо махаа бас ингээд тааруулж ийн өөх тосоо хасж ийн ногоо мах өөх тосоо тааруулна. Яг жинхэнэ хасж явахд үед бол өхрийн мах голцсон үедээ дахианы мах цээж мах их хийдтiin. Яг нөгөө жиндээ үргээд өөхөж сэж байгаа үед. Хон гахаа хоног бол бүр харж. Хон гахаа адуу мадуугаар бүр мартлаа шүү дээ тийм үү? Холестриктэй гэдэггүй. Асуудал адуу мад гэдэггүй. Өхрийн хар мах хийдэл. Тэгэл дахианы цээж мах идчих яхад угаасаа бүр амар өвчтөнд орчдөг. За. Тэгээд чихэр махэр бас баг хэрэглээ. Гэхдээ би өөрөө жоохон чихэр хэрэглээтэй юм л дээ. Юугаа гурил хассан уу та? Гурил бодагаа? Гурил мөрлийг бол нэг амар бодааг бол хасахгүй. Яагаад ч хасч болохгүй. Гурилыг бол бүр эдмээр саргацаад 7 хоногт нэг 2 ч юм уу яг хасж явах үед. Одоо бол ингийн идчихэл байгаа л да. Бодааг нэг цардуул нөхдөг учраас хасч болохгүй байгаа тань. Нүүрсэс нөхөн. Тий.
За маш их баярлалаа. Үнэхээр супер зөвлөгөө байлаа. Бэлтгэлийн өмнө яг нөгөө бэлтгэлээ хийхээс өмнө тэр хоолтойгоос тэрийг л амар сайн харах. Өлөн ерөөсөө хийж болохгүй. Манай нэг ангийн хүүхэн өлөн хийдэг гэд хийжсэн. Тэр ходоод нөвдөд хямардаг гэсэн байна. За та их гоё юу яалаа штэ зөвлөгөө өглөө штэ. Та аль спиннингд ямар багштай явдгийг? Тэрийг нь хэлэхгүй. Хэлэхгүй мө? Та багшд чинь реклам сурталчилгаа хэрэггүй мө? Яхан бэ? За баярлалаа танд. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За одоо яа их үү те би уг нь айгууд бонус олгосон чинь те. Болохгүй л гэж шалтгаан байгаа. За тийм байлгүй дээ. Гэтэ маш чухал зөвлөгөө өгчлөө. Үлэн болохгүй. Тийм. За эхлээд угаасаа эхний нэг тон шантарна. Тэрийг л давчихаа. Багаар ихэл багшаа зөв сонго. Ийм гол юм хэлчихлээ шүү дээ. Үнэхээр супер зөвлөгөө байлаа. Тэглээ. За Ламдраа хэлчихээ танилцуулаад үргэлжлүүлье. Live Tea эрүүл залуу амьдрах хаваратаар Live Tea брендийн Jasmine цэг танилцуулъя. Тэгэхээр T-Word цайны ертөнц компани ялгт Jasmine цэцгийн дэлбэтэй ногоон цэг хойлоодоо танилцуулнаа. Тэгэхээр энийг ямар хүмүүс уух юм гэхээр хоолны шингэц муудаад байдаг тийм ээ. Гэдэс хөвлийн эсгэржин нэмсэн буюу та бит хоёр уух нь. Гэдэс хийгээр дүүрч байнга унгуулад байгаа. Илэг өөхлөлттэй, илэг бүтцийн өөрчлөлттэй амархан ятраад байгаа бол. За нойронд муу шүн унтахгүй байна. Нүүр болон дал хэсгээр батг гараад дээрээс нь цээж хорсож эхэлдэг. Хумсны толинд босоо цагаан зураас гэж үүсдэг. Цүс төрөлтэй хүмүүс Jasmine цайг сонгож уухад зогтох юм байна шүү. За цагаан сарын дараа бол их хоол идэж шингэц муудаж байдаг юм аа. Яг энэ үед бол нэлэх Jasmine цэцгийн дэлбэтэй ногоон цайгаа хандлаад уугаарай. Навчин цайг буцалгаж уудаггүй ихэвчлэн халуун буцалсан усаар хандалж уудаг байгаа шүү. За Live Tea цайг авахд хүргэлт нь үнгүү дээр нь нэмээд брендийн шилэн аягийг нь үнгүү бэлэгдэж байгаа юм байлаа шүү. Аяа навчраа очиж байгаа гэсэн. Тийм. Тэгэхээр бол энэ чинь хандлагад гоё болж ирнэ гэсэн үг шүү дээ. Хандлагдаг тийм тусгай аяг нь хүргэлт нь үнгүү дээр нь аягийг нь өгнө. Яг үнэ. За органик элдэв нэмэлт бодисгүй тансаг зэрэглэлийн цай авах нь тоолж барамгүй хэрүүл мэндийн ач тустай. Тэгэхээр бас цай ууж байгаа. Ялангуяа нөгөө кофе энэ төр ууж иддэг хүмүүс бол тий. Тэгээд олон дахин хандлаад уугаад байна л гэдэг чинь зүгээр юм. Ялангуяа тэр нөгөө өнгөгүй, амтгүй болтол нь дахин хандлж ууж иж үр дүнг нь мэдрэх ёстой юм билээ шүү. Яагаад энэ Jasmine цай ингээд гоё ингээд хоол шингэцийг сайжруулад байгаа юм гэвэл энд хоол боловсруулах үйл явцыг докторжуулах үйлчлэл үзүүлдэг пантотины гэдэг хүчлийг агуулдаг юм байна л да. Тийм учраас гидсний дүүрэнг байдлыг нь бууруулад хоол шингэцийг бол сайжруулад байдаг гэж байна. Мөн элхний ачааллыг бууруулж тусалдаг түүний сайн туслах ногоон цай нь элхний эд эсийг нөхөн төлжүүлэхэд хүртэл эерэг нөлөө үзүүлдэг гэсэн байна шүү. Тий. Тэгэхээр одоо маш олон даваа талтай хана. За ганцхан Jasmine цай байдаггүй. Эднийд ч одоо Live Tea брендэд хар цай байдаг, Jasmine байна, өвлөн байна, кальцтай цай, ногоон цай гэсэн 5 төрөл байдаг учраас өөртөө одоо тохирох хамтаа сонгоод хэрэглээрэй тийм ээ. Тэгээ сав нь их гоё. Тавуулангийн надад бол аваа тавьчих гоё санагдаад байна. Одоо дараа нь зүү утасны хайр цогч байгаа байхгүй. За Live Tea брэнд нь брендийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн 9411 3326 9411 3326 гэдэг утсаар аваарай. Live Tea гэж бичээд live гэдэг зай аваад tea гэдэг англиар бичих юм бол эдний Facebook-ийн хуудас руу ороод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах болцоотой номон, e-mart, оргил, сансар, FS гэх мэт бүх сүлжээ дэлгүүрүүд дээр бол энэ цай борлуулагдаж байгаа. Та 9411 1814 9411 1814 гэдэг дугаараар захиалаад үнгүү хөргүүлээд авахтаа аяга бас нэмээд аваа. Яг гоо. За сошиалыг нь хоёр гэдэг яхаа. Live Tea бол одоо нэг хаяг нь байгаа. Tea Garden by Tea Lovers гэх дахиад нэг хаяг байгаа шүү. Тэр нь групп байсан байна. Тэгэхээр ороод бас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Live Tea эрүүл залуу амьдрах хаврайтаар Live Tea брендийн Jasmine цайг танилцууллаа. Баярлалаа. За баярлалаа. За спиннинг ярьж байгаа. Өнөөдөр сая бол би саяны эмэгтэйгийн яриаг сонсоод бол би үзмээрч санагдчих шүү дээ. Тийм. Одоо ахаад та бүхэн орж ирээд өөрийнхөө энэ шипигээ бас хуваалцаарай. Өнөөдөр бид нар спиннингээр хичээлдээ турах арга зүйг бие биендээ шипи болгож хуваалцаж байна. За дараагийн сонсогч байлаа. Байна уу? Тасарчлаа. Эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. Тэр хөдөлгөөнгүй байж байгаад гинэт хөдөлгөөр би булардаг л баха да гин. Бид нар яг л тэгж байгаа л да. Ямар ч хөдөлгөөнгүй явж чадвал өсрөөл ингээ алхаж байгаа үст тий гүйж байрдаг ч хүмүүс чинь гинт тийм эрчтэйгээр дууж игээд эхлэхээр эхлээд нь бол булархан тодорхой л доо. Тэгэлж байх уу? Байна уу? Баян сайн мөн үү? За өдрийн мэндийг. За би өөрт тохирсон туршлагаа одоо ярих гэсэн юм аа. Би бас яг энэ сэдвийг сонсоод
ярьж байна л да. За. Хэдэн сар хичээлж байгаа вэ? 3 сар хичээлсэн. Тэгээд спиннинг чи юу юм бэлээ? Маш гоё. Одоо яг бааранд орсон юм шиг. Үнэхээр гоё. Чанга хөгжмөнтэй тэгээд багш нь ирж хүчтэй бол бүр гоё. Тэгээд анхны 10 өдөр тийм гэрэл мэрлэн бүдэг. Тэгээд тэнцээ чин дандаа өөртөө одоо итгэж хүмүүс хийж байгаа болохоор үнэхээр гоё юм билээ. Тэгээд бие болруулахгүй тулд эхний 7 хоног бол нэг содтой усан твтэрээ гэдээ багш тэгжсэн. За. Тэгээд би болраагүй тэгээд эхний ер нь 10 хоног л жоохон хэцүү байт юм да. Хөлмөл өвдөө тэгээд одоо өөр дээр бол нэлээд л жоохон ажиллах шаардлагатай. Тэгээд ажлын 5 өдөр төр чинь 1 цаг тэгээд төлбөр нь 240 мянга гэжсэн. Гэхдээ гадуур хямдхан бол байд юм байлээ. Тэгээд үнэхээр одоо үр дүнтэй хамгийн одоо шилдэг дасгалын хэлбэрэл гэж би одоо боддог доо. Та турах гэж эхлүүлсэн үү? Эрүүл мэндийн шалтгаантай эхлүүлсэн үү? Би турах гэж яасан. Тэгээд надад нэг гол 2 алдаа байсан л да. Нэг бол амар хоолоо барайл өөрийгөө шантраагаал. Нэг бол одоо хидээл тэгээд дасгал хийгээд хидэд хахаар ямар хэрэг байх вэ? Яг л чинь тэнцээд байгаа юм чаа. Тэгэхээр одоо би бол одоогондоо буцаад явж амжихгүй байгаадсан эргээд явах гэж байгаа. Тэгээд гээд одоо нөгөө ногоо сайн дээ. Өстө нөгөө нүүрс усаа хасаад махаараа олоод өхрөө дахиагаа идэд тэгээд спиннинг дээр хичээлээд явхад бол үр дүн гарах юм байлээ. Үнэхээр сайн байлээ. Яг одоо хүний сэтгэл зүй стрессийг хөдөлгөөнөөр давхар тайлж байгаа. Бас нөгөө бааранд орсон юм шиг чанга хөгжмүүдээр стрессийг бол давхар бууруулж тайлж байгаа. Үнэхээр гоё юм байлээ шүү гэж хэлсэн. Юу яадгүй хөө? Хэдэн хил тур 3 сар явхад. За сард бол 10 хил хасагдчихсэн шүү. Яг би муу баримтлсан гэхэд. Зөө. Тийм сайн. Одоо гэртээ би дугаа аваад худалдаж аваад тэгээд ашиглая гэж үзсэн л дээ. Гэхдээ тэр чинь хувцсны үлгүүр л яг болд юм байлээ. Гэрт хотлоо хаагаад байгаа л шахахгүй болохоор тий. Би одоо гүйлтийн зам авч тавиал дараа нь байрны алчуур хатаагчлуулгасан да. Харин тийм тэр танхимд чинь олон ингээд хүмүүс ирч үстэй ихээр санаа зовоод жолтгоо хөдөлж эхэлдэг юм байлээ л дээ автомат. Тийм л тий. Ойлголоо. Яа баярлаа. За баярлаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Энэ хүний үйл явцыг бид нар нүдэн дээрээ харж байгаа л да. Тий. Манай сонсогч ч гэсэн таньсан байх. Таньсан байна өө. Манай ангах байлаа. Тий, ариун туршлах талтай спиннинг бол манайх нэг бол бид нар дотроо хамгийн эр зөрөгтөд орж байгаа. Ястай. Гэтэ ангаргаа сайн нэг юм сонсч байлаа. Би болгоход тэр содтой ус гэдгийг мэдчих явмаар юм байна. Тийм байна. Орой очичоод содтой бүлэвсэнд хөвтчихэд тахт биш үү? За миний хувьд бол өнөөдрийн нэвтрүүлэг айгүй үр дүнтэй боллоо. Тэглээ. Хүн спиннингээр хичээлэх гэж байгаа хүнтэй мэдүүштэй, сурууштай, яавал шантрахгүй байх тэ одоо хувцс хэрэглэлээс эхлээд тэ эм бэлтгэл гээд бүгдийг нэрлээ шүү дээ. Тэгээд дасгалжуулагчаа яаж сонгох өөрөө яаж тэ яах юм. Тэгээ хоол хүнсээ яаж тохируулах бүгдийг нэрлээ шүү нэрнгээсээ. Тэгэхээр одоо таны л сонголт тийм ээ. Шантрахгүй л за 3 хоногийг бол ойлгомжтой тэрийгээ л даваагаарай. За баярлалаа. Өнөөдөр холбогдож шипигээ хуваалцсан хамт исэн бүх сонсогчдод баярлалаа. Энэ төрлийн хөтөлбөрийн өндөрлөө. Зүгээр яг энэ үйлчлэгээтэй холбоотой хэлэхэд ер нь хүн зовхгүйгээр турна гэж байхгүй шүү. Тийм учраас та нар ингээд энэ арай зовлонтой юм байна гэж бодож байгаа бол тийм харин бас л зовлонтой л байх болно шүү. Зовхгүй турна гэж байхгүй. Яаж иж байгаа л зовно. За тий. За студид хөтлөгч Анжи болон амийн найруулагчаар Төвшин Баярнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар High Speed айлбарт интернетийн хувьсэл мөн Live T эрүүл залуу амьдрц хайр Live T брендийн Жасмин цайлаа. Та үргэлжлүүлэн сонсдог урлагийн нэвтрүүлгийг явуулаа сонсорой. Түр баяртай. Баярлалаа. За баярлалаа.